За үндсэн сэдв маань эрүүг эрх зүйн сэдв байгаа. Өмнө нь мэдээж олон багш нар ороод эрүүг эрх зүйн зарим нэг үндсэн суурь хурдхууны талаар хичээл орсон байж байгаа. Тэгэхээр миний өөрийн сэдв маань эрүүг эрх зүй буюу одоо сэтгүүлч та бүхний нэлээд түгээмэл мэдээллийн хэрэгслээр гаргадаг бас танай мэдээллийн хэрэгслийн гол их сурвалж болдог энэ зүйлийн асуудлыг бол ярина. За гэхдээ бид нар бол гэмт хэргийн тухай асуудлыг биш үндсэндээ зарчмын тухай асуудлыг энэ дээр хөндөж тавих гэдэг байгаа юм. За гэхдээ ер нь бол эрүүг эрх зүйн суурь зарчмыг ярихын тулд бид нар эхлээд гэмт хэрэг гэдэг ойлголтыг зайлшгүй ярина. За хариуцлагын тухай асуудал энд бас холбогдож яригдана. Тэгэхээр ер нь бид нэр мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа мэдээллүүдийг бид нар ингээд уншаад үзэхээр зарим тохиолдолд тухайн тэр үйл явдлынхаа мөн чанарын талаар бас хандуу ташаа мэдээлэх гэнэм иргэд нийгэмд бас буруу ийм ойлголтыг төрүүлэх нөхцөл ажилладаг. Ялангуяа жишээлбэл эрүүгийн хууль гэж юу юм? Эрүүгийн байцаар шийдэх хууль гэж юу юм? Энэ хоёр хуулийн одоо ялгаатай тэр талуудыг бас гаргаж ирээгүй. Жишээлбэл одоо эрүүгийн байцаар шийдэх, гэмтэргийн тухай асуудлыг эрүүгийн байцаар шийдэх хуулийн тэтгэл заалснаар шийдэх юм. Иймэрхүү байдлаар ингээд багт гэсэн мөртлөө цаад утга учир холбогдол нь бас нэлээд тийм үр дагавар гаргадаг юмнуудыг бас буруу ташаалсан. Ийм учраас энэ удаагийн сургалтаар та нар бас тодорхой хэмжээний хууль зүйн категориудын ойлголт, за түүний үндсэн судлагдсан, за бидний мэдээллийн их сурвалж болгоод байгаа тэр зүйлүүдийг хууль зүйн ойлголт ямар байдгийг гэдгийг бол бас эндээс тодорхой хэмжээгээр мэдж авсан байхаа гэж бодож байна. За тэгэхээр эрүүг эрх зүйн энэ үндсэн суурь асуудал маань юу гэж яригдуулахаар үндсэндээ Монгол Улсын үндсэн хууль олон улсын гэрээнд заасан тэр үндсэл журмын дагуу явагдаж байгаамаа. За би ярьж байгаа. За тэгэхээр ер нь Монгол Улсын үндсэн хуульд хүний эрх хэрэгжүүлээ байна. Тийм үү? За түүний одоо баталгаа хамгаалалтын асуудлыг хуульчаад өгсөн байна. Тэгэхээр ер нь улс орнуудын одоо хууль тогтоомжийг ингээд судлаад үзэхэд үндсэн хуулиндаа энэ эрүүгийн эрх зүйн зарчмыг тодорхой заагаад өгсөн. Мөн дээр нь давхар яг үгээр эрүүгийн хуулиараа тухайн асуудлыг хамтдан зохицуулж өгсөн юм хууль зүйн зохицуулалтаа улс орнууд бол нэлээдгүй бий. Ер нь бол нэг үндсэн хуулиндаа заагаад өгсөн 80 орчим улс орн. За эрүүгийн хуулиудаа баталгаажуулж заагаад өгсөн 70 гаруй ийм улс орнууд. Тэгэхээр бид нар бол хүний үнэт зүйл болсон хүний эрх хэрэгчлөө гэдэг юм. Хамгийн түрүүнд яг үгээр хуулиараа хамгаалж байдаг. За тэгэхээр энэ хамгаалалтын эрхтэн орчныг бүрдүүлэх асуудал маань хууль тогтоогчийн үзэл баримтлал одоо нийцсэн. За энэ бүр хэрэг гарч хэм хэмжээгээр хэрэг гарч ирсэн онцлогтой байж байна. За тэгэхээр ер нь бол эрх зүйн зарчим гэдэг юмыг бол ярихад бол тэр эрх зүйн одоо зохицуулж байгаа хэм хэмжээний үнэт зүйлийг яаж хэрэглэх вэ гэдэг асуудлыг гол үйлдэл болгож байгаа тэр хэм хэмжээний нийлбэр асуудал бол зарчим гэдэг ойлголтоор ерөнхийдөө явна. За тэгэхээр эрүүгийн эрх зүйн бол маш олон зарчмыг хуульчлаад өгсөн. За энэ зарчмын агуулга бол үндсэндээ нэгдүгürt бол хууль ёсны зарчмын агуулгач байж байгаа. Хууль ёсны зарчим. За энэ хууль ёсны зарчмын агуулга гэдэг бол ерөөсөө хэдэн үндсэн пунктээр бол яригддаг. За нэгдүгээр юу яригддаг гэхээр ерөөсөө альва үйлдэл эсвэл төг ямар ч
одоо нийгэм аюултай хор уршиг учруулсан байсан түүнийг эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж хуульж хийж өгөөгүй бол түүнийг эрүүгийн хариуцлага хүлээх асуудал бол яригдахгүй гэдэг нэг зарчим яригддаг. Өөрөөр хэлбэл энийг энгийнээр тайлбарлах юм бол бид нар зарим зөрчил за нийгэмд одоо ямар нэг үр дагавар учруулсан хор уршигтай ийм үйлдэл эсвэл гэмт хэрэг мөн үгүй юу гэдэг асуудлыг янз бүрээр тайлбарлаж авч байгаа. Тэгэхээр манай улсын хувьд бол нөгөө Ром Германы эрх зүйн тогтолцоотой кодекс гэдэг хууль гэдэг юмыг эрүүгийн эрх зүйн гэдэг сурж болгож явдаг учраас зөвхөн хуулиар л яг уу гэхээр тухайн этгээдэд одоо эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмтрэг үйлдсэн гэдэг асуудлыг нэвтрүүлэх тааш. За энэ хууль ёсны зарчмын нэг агуулга болж байгаа. За энэ хууль ёсны зарчмын агуулга дотор дахиад дараагийн нэг яригддаг зүйл бол яг уу гэхлээр ерөөсөө гэмт хэрэг байх юм бол түүнийг дагалдаж гарч ирдэг зүйл бол үр дагавар ял гэж байна. А шийтгэл бол биш. Манайхан бол ял шийтгэл гэж ослон маягаар яриад байдаг. Эрүүгийн гэмт хэрэг дээр бол ерөөсөө түүний хууль зүйн үр дагавар бол юу гэхээр ял. Тэгэхээр гэмт хэрэг байвал яах нь ял байна. За энэ бол одоо Ром эрх зүйн дээрээс гаралтай юм үндсэн зарчим гэж байна. За дараагийн нэг асуудал бол юу яригддаг гэхээр ерөөсөө эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл одоо хуулинд тухайн үйл явдлыг гэмт хэрэг гэж тооцсон байхад эрүүгийн хуулиас бусад их сурвалжийг ашиглаж түн аливаа хүнийг гэм буруутай гэж үзэж тэр үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээх асуудлыг хориглоно. Ийм учраас манай эрүүгийн эрх зүйн гол онцлог бол ерөөсөө яг үг гэхээр альва үйлдэл эсвэл төл хуультай зарагдсан байна. Ерөөсөө эрүүгийнхаа ганц хуульд. Ийм учраас энэ зохицуулалтын бас нэг зарчмын нэг онцлог шинж бол төсөв хэрэглэх гэсэн зарчим. За дөрөвт нэг тэнцэн энэ зарчмын агуулга юу болоо илэрхийлэх бүгд хүний үзэл бодол итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээх. За энэ бол мэдээж та бүхэнтэй нэлээд холбоотой яригдах асуудал тийм үү. Тэгэхээр энэтэй холбоотой юу ярих зүгтэр эрхчлөө гэдэг асуудал яригддаг тийм үү. Эрхчлөө. Одоо иргэн нийгмийн асуудалтай иргэн нийгмийн асуудал өнөөдөр нэлээд яригддаг. Эндээр эрхчлөөний хувийн эрхчлөөний асуудал яригдаж байна. Гэтэл эрхчлөө энэ дунд зоргоор хариулах гэдэг ийм хоёр ойлголтыг манайхан зарим тохиолдолд яг үгээр зэрэгцүүлж авчихсан. Тэгэхээр энэ маань эрхчлөө гэдэг бол дунд зоргоор хариулах гэдэг ойлголт бол биш ээ. Энэ бол тодорхой зүйлээр хязгаарлагдаж байдаг. Өөрөөр хэлбэл эрхчлөө бол хүмүүр бусдын оролцоогүйгээр хийх зүйлээ яах нь өөрөө чөлөөтэй сонгож авах боломжийг өгч. За энийг дагалдаад юу гарч ирдэг вэ? Эрхчлөө бол яг үгээр хариуцлага гэдэг асуудал гарч ирж байна. Хариуцлага. За тэгэхээр энэ хариуцлагын тухай асуудал одоо эргээд ялангуяа та нарын мэргэжлийн хувьд бол яригдж эхэлдэг тийм. За одоо жишээлбэл сэтгүүлч нар одоо мэргэжлийн ёс зүйн зарчим гэж нэг юм байдаг ба тийм мэдээж байна. За тэгэхээр ер нь бол аливаа нийгэм энэ хуульч гэдэг хоёр одоо мэргэжлийг гол болгож авч ирсэн тийм үү. Яг гэвэл энэ хоёр хүн алдаа гаргах юм бол яг нь хариуцлага. Гэтэл эргээд сэтгүүлч гэдэг хүнээр энэ асуудал бол нэлээд уртцаартай. Яг гэвэл сэтгүүлч аливаа мэдээллийг буруугаар өгөх юм бол жишээлбэл энэ ч нэг өвчтөн дээр хийсэн алдаа нэг хувь дээр. Гэтэл сэтгүүлчийн хийсэн алдаа бол нийгэмд зөвлөж байна. Илүү одоо уршигтай ур дагавартай ийм байдаг учраас сэтгүүлч бол өөрөө онцгой мэргэж үзэж байгаа. Ийм учраас тэр аливаа эрхчлөөний асуудал та нар хэвлэл нийтэлж байгаа хэвлэл нийтлэх эрхчлөө гэж байна. За одоо их сурвалжаа нуух гэж байна тийм үү? Мэдээллийг их сурвалжаа ихгүй байх гэдэг юм уу тийм? Ийм байдлаар энийг хамгаалдаг болж буцаа та нарын нөгөө хамгаалалтын асуудал чинь дээр зэн байдаг. Магадгүй одоо манай хуулиуд бол хэл мэдээллийн эрхчлөөний тухай гэж нэг байгаа. Тийм ээ жижигхэн хэдэн залтад гэхэлээ бараг манай 500 хэдэн залтад юу хууль дотроос хамгийн
баг зүйлтэй нэг хөл байдаг чиг санагдаад байна. Тийм үү? Би одоо сайн санахгүй. Нэг 5 зүйлтэй өглөө юу гэдэг те. За тэгээд мэдээллийн илт одоо энэ тухай бол энэ бол ашиглагдаж байгаа тийм мэдээж мэдээлэл авах хэрэгчлөө гэдэг бол яг байж байгаа нэг зохицуулалт. За гэтэл эргээд нөгөө мэдээллийн их сурвалжаа та нар зааж өгөхгүй гэдэг шүү дээ. Яг бодтой хэлтэй тийм. А энэ мэдээллийн их сурвалжаа зааж өгөөгүй гэж болоод эрсдэл гарч ирдэг. Өөрөөр хэлбэл бодтой хэлтэй хүний гүтгсэн ч гэдэг юм уу яа гэж байдаг тийм. Ийм учраас энэ мэдээллийн их сурвалжийг хамгаалах энэ асуудлыг цаашдаа манайх бол яг үгээр зохицуулах шаардлага зайлшгүй болж ирж байгаа гэж үзэж байгаа. За ер нь манайх бол пост-социалист улс орнуудын одоо жишгээр ялангуяа хэрэгцүүн тогтолцоо за яа тодорхой одоо харилцааг зохицуулж байгаа суур хуулиуд маань одоо өөрчлөгдөж байгаа. За ялангуяа манай энэ сүүлийн үед яригдж байгаа хэрэгцүү шийдвэртэй холбоотойгоор манай салбарыг одоо хамаарсан ийм гол хуулиудыг өөрчлөх энэ шийтгэлийн үйл ажиллагаа нэлээд эрчимтэй явагдаж байгаа. За эрүүгийн болон одоо бидний хуучин нэрсэж зайлснаар эрүүгийн байцаан шийдэх хуулиуд маань үзэл баримтлалын хувьд өөрчлөлтөд ингэ явж байгаа тохиолдолд бидний хуучин үзэжсэн одоо энэ суурь зарчмууд тааштай бол яг үгээр өөрчлөгдөж эхэлж байгаа. За үндсэндээ бол одоо манай эрүүгийн хуульд бол нэг юм 7 үндсэн зарчим явагдаж байгаа. За ийм хэдэн зарчим байна. За нэгдүгээр сая миний тайлбарлаж ирсэн хууль ёсны зарчим байна. За хоёрт нь бол гин бүрттэй тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага бүтээгнэ. За энэ дээр бас бид нар тантай ярилцах асуудал гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл за мэдээж мэдээлэл авах хэрэг гэдэг бол нээлттэй. За ялангуяа та нарын хувьд бол энэ асуудал бол ер нь гол зүйл чинь болж явдаг. За ялангуяа хүнийг гэмт хэрэгүүлсэн гэдэг мэдээллийг нийтэд яг үгээр мэдээллийн асуудал одоо их сайн байдлаар явагдаад яг үнийг хэлээд. Яагаад гэвэл бид нар үндсэн хууль болон эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийдэх хуулиараа хүний гэн буруутай гэдэг асуудлыг зөвхөн шүүхээс явах тогтоож өгнө. Шүүхээс хүний гэмт хэрэгүүлсэн гэн буруутай гэдгийг нотлож тогтоохгүйтэл хинэгч гэмт хэрэгүүлсэн гэн буруутай гэж үзэхгүй. Энэ бол манай эрүүгийн байцаан шийдэх эрүүгийн эрхцэн үндсэн суурь зарчим. Гэн буруугүй презумц гэж ярьдаг энэ зарчим байна. За гэтэл мэдээлэлээр яг тэгэхээр хүнийг үндсэндээ ялалж байгаа одоо. Жишээлбэл гэмт хэрэг сэжиглэгдсэн гэж хүн байна. Ялагдчихаар татагдсан хүн. Дандаа хууль зүйн ойлголтууд яг нь өөр шинжтэй гэж байна. За эсвэл тухайн одоо этгээдийн талаар гэмт хэрэг үйлдсэн мэд талаар мэдээллийг шалгах. Энэ процессыг явцад нөгөө нийтэд мэдээлэл хүргэж байгаа субъектүүд маань хуулийн байгууллагуудын ажилтнтай хамтраад яг үгээр нэг сөрөг мэдээллийг хүргэх хандлага бас ажиглагдаад байна. Гэхдээ сүүлийн үед энэ бол бас нэлээд хоригдож байгаа шинжтэй гэж би бол харж байгаа. За тэгэхээр аливаа хүний гэм буруутай эсхийг зохих байгууллагаас нь нотлож тогтоогоогүй байхад энэ талаарх мэдээллийг цацна гэдэг маань эргээд яг үгээр тодорхой субъектуудыг эрсдэлд оруулах энэ үслэлийг бүрдүүлж байгаа. За энэ эрсдэл гэдгийг юу гэж үзэж байгааг бол хуулиар зохицуулсан жишээлбэл мөрдөн байцаалтын мэдээ баримтыг яах нь задруулна. За ер нь сэтгүүлч нартай холбоотой энэ асуудал эрүүгийн эрхцүүн энэ одоо гентрийн шинжтэй өртөгдөх магадлал нь хэд байх юм гэж хэлдэг байхгүй. За нэгдүгээр бол яг үгээр хувийн нууцыг яах вэ? Задруулах. Энэ асуудал яригдчих байгаа. Хоёрдугаар иргэний захирал харилцааны нууцыг задруулах асуудал магадгүй гарч ирж байна. Мэдээлэлээр. Манайхан бол яг энэ эрүүгийн хуулийн 135, 136-аар томлоод. За гэтэл эргээд сэтгүүлч нар одоо гэмт хэрэг талбарт хамгийн их магадлалтай хоёр гэмт хэрэг юу гэдэг вэ гэхээр гүтгэх, дарамжлах.
Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн 110, 111 дугаар зүйл. Тийм үү? За ингээд цаашаа нь тэр мөрдөн байцаалтын нууцыг задруулах гэдэг маань 257 дугаар зүйл заасан гэдэг байж байгаа. За энэ асуудлыг бид нэр аваад үзэх яг гэхээр мэдээж яг гэхээр тухайн мэдээллийг гаргасан субъект өөрийнхөө тэр мэдээллийг батлах үүрэг. Одоо баттай их сурч. Өөрөөр хэлбэл танай тэр одоо юу гэдэг зарчим дээр ч байж магадгүй тийм үү? Гаргаж байгаа ахиу мэдээлэл бол яг баталгаатай байх хэрэгтэй. Хүний одоо юу гэдэг хууль ёсны эрх ашигыг яах нь хөндөөгүй байх хэрэгтэй гэдэг ч юм уу тийм маш олон юм юмуд мэдээж байж байгаа. За гэтэл эргээд яг үг гэхээр бид нар энэ мэдээллийг ийм их сурвалжаас авсан юм аа гэдэг асуудал ярьж байна. Нөгөө талд нь та нар бол хамгаалалтаа хийхийн тулд нэхэмжилж байгаа юм уу гомдол гаргасан гэдгээд тэр өөрийгөө одоо гэмрүүгүү гэж үзэж байгаа зүйлийг нотлох хэрэгтэй гэдэг юм тавих хэрэгтэй байхгүй тийм үү? Гэтэл одоо юу гэдэг нь альва нэг мэдээллийн хэрэгсэл дээр одоо тодорхой нэг субъект хамааралтай зүйл гаргахад энэ хүн энэ одоо нэг мэдээллийн хэрэгсэл намайг гүтгсэн байна гэдэг гомдол гаргалаа. За энэ гомдол гарах эрх бол эрүүгийн журмаар юм уу, иргэний журмаар гарах эрх нь бол юу? Нээлттэй. Яагаад гэвэл манай эрүүгийн хуулийн зохицуулалт, иргэний хуулийн нэр төрөө сэргийлэх гэдэг энэ зохицуулалт одоо гүтгэх гэдэг энэ хоёр асуудал яг ингэж аваад үзэх юм бол аль ч талаар нь гомдол гарах боломжтой. Ийм ч. Тэгэхээр тухайн гомдол гарах чинь юу? Өөрийнх нь эрүүгийн журмаар гомдол гарахгүй, иргэний журмаар нэр төрөө сэргийлэхээр гомдол гарахгүй гэдэг нээлттэй байж байгаа. За ингэж гомдол гаргангуут яах вэ гэхээр нөгөө сэтгүүлчийг юм уу нөгөө хэл мэдээллийн байгууллагыг шууд хариуцах чадчих. Шууд хийж байгаа байхгүй. Эсвэл юу? Одоо сэжигтэр татчих. Тэгэхээр үнэхээр энэ одоо мэдээлэл үндсэлтэй юу үгүй гэдэг юмыг яцаалт хийх хэргийг нөгөө тал бий болгох. Энэ гэжээж тэр баримтуудыг бүрдүүлж өнөөдөр тэр сэтгүүлчийг гэм буруутай явахгүй. Тэр одоо мэдээллийн байгууллагыг иргэний хариуцах чадваргүй гэдэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. За жишээлбэл 2002 онд эрүүгийн шинжилгээ хариулсан хууль батлагдаж гарсны дараа нөгөө хан долгорыг шийдэгдэг юм чин анхны юм кейс гарч ирсэн шүү дээ тийм үү? Анхны кейс. За ингээд цаашаа явсаар явж байгаа л одоо ингээд судалгаагаар ингээд аваад үзэхэд ер нь жилд нэг 30-аас 40 орчим байдаг юм шиг үлээ ер нь. Тэгэхээр энэ дотор иргэний хэрэгээр эрүүгийн хариуцлага иргэний журмаар одоо асуудлыг шийдвэрлэх үү эрүүгийн журмаар шийдвэрлэж байгаа юм бол ховор. За миний мэдж байгаагаар хамгийн сүүлд нэг 100-ны мэдээгийн болормагийн хэрэг байдаг тийм ээ. Болормаа чинь манайд сурж байгаа манай шав байд билүүтэй. Тэгэхээр тэр болормагийн асуудал бол анхан шатны шүүхтэр жишээлбэл хэрэгс болсон. Тийм ээ. Давзаар шатны шүүх, анхан шатны шүүх үнэлгүйгээр хэрэгс болгосон байна. Тэгэхээр нөгөө шүүхийн хараад бус байдал гэдэг юм маш олон юм гарч ирж байгаа юм. Тэгэхээр давзаар шатны шүүхээс ингэж чиглэл өгчгөөр зөв буруу гэдэг жишээлбэл мэтгэлцээ болох хэрэгтэй байхгүй юу? Таамаг сэтгүүлчтэй байдаг. Тэгэхээр энэ ингэж байж байгаа дараагийн магадгүй анхан шатны журмаар тухайн хэргийг шийдвэрлэхэд дээд шатны шүүхэн ийм чиг өгсөн учраас тэрүүгээр шийдвэрлэх ёстой гэдэг хандлага гаргах юм. Ийм нөхцөл байдлуудад нөгөө хууль ёсны, шудраг ёсны, хүмүүр хууль шүүхийн өмнө яг эргэтгш байх энэ зарчим яг гэхээр зөрчилдөх ийм байдал ажиглагдав. Ийм учраас сэтгүүлч нар та нар өөрсдөө бол маш их одоо юу гэдэг нөлөөлөлтөй. Яагаад гэвэл дөрөв дэх засаглал гэж ярьдаг тийм. Нөгөө талаараа энэ нөлөөлөл бол хууль ёсны дагуу явагдав. Жишээлбэл би тэр хэвлэлтийн зарим хэрэгслүүд гэрээ байгуулна гэдэг юмыг ойлгох байхгүй. За энэ бол мэдээж байдаг. Гэтэл бодит байдал дээр магадгүй эрүүгийн хууль заасан одоо нөгөө далайхан сүлжүүлэх гэмт хэргийн нэг хэлбэр явагддаг байхгүй. Тэр жишээлбэл юу гэдэг нэг хүний талаар мэдээ тодорхой мэдээлэл болж авчаад энэ мэдээлэл байна энийг гаргахгүй буюу гэхэд нөгөө нөхөр яах нь тэр зүйлийг нийтэд гаргахгүй тулд магадгүй төлөвлөж. Энэ маань өөрөө жишээлбэл нөгөө сэтгүүлчийн ялцсан зарчимтай нийцэж гэнэ үгүй, хуультай нийцэж гэнэ үгүй гэдэг ийм асуудал одоо хөндөгдөж тавьж байгаа.
За энэ хүмүүр хууль шүүхийн өмнө эрхтгч байх гэдэг. Энэ зарчим бол бас үндсэн хуулийн зүгээр бичигдээд ерөнхий хуулиндаа бас давхар өөрчлөгдсөн юм. Боломжлолт зарчим. Энэ бол ийм хоёр зүйлээр тайлбарлагдав. Нэгдүгээр хүмүүр хуулийн өмнө эрхтгч байх. Хоёрдугаар шүүхийн өмнө эрхтгч гэх асуудал юм. Тийм учраас одоо шинэ гэмт хэргийн тухай хуулийн төсөлд ялангуяа процессын хуулийн төсөлд юу дуудагдж байгаа гэхээр хүмүүсийн нас хөөс эрхэлж байгаа ажил албан тушаал бэлгийн чиг хандлага энэ бүх юмыг шаардлагагүй байцаалтаар яах нь тогтоох шаардлага байхгүй. Ийм учраас аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэр хүн одоо албан тушаал хүн байна уу, жирийн иргэн байна уу, энэ хамаарахгүйгээр хуулийн өмнө адилхан хариуцлага хүлээнэ. Хоёрдугаар шүүхтэр аливаа асуудлыг шийдвэрлэхээр очсон тохиолдолд энэ хүмүүсийн тэр байдлаас хамаарахгүйгээр ялгуурлан гадуурхах ийм үзэл байхгүй гэдэг агуулгыг илэрхийлж хуульчлагдсан ийм зүйл гэж байна. За дараагийн нэг асуудал бол шударга ёсны зарчим гэж ярина. За энэ шударга ёсны зарчим бол манай дээр их гоё тунхаглаж байгаа. Шударга байна. За шударга байна гэдэг бол абсолют утгаар ярихгүй зүйл тийм үү? За гэхдээ шударга байна гэдэг бол хуулийн хэмжээ хязгаарын дотор тухайн субъектийн тэр гэмт хэрэг бусад одоо эрх зүйн төрчид өгж байгаа үнэлэлт маань тэр эрх зүйн ухамсар болон хуульд нийцсэн байх гэдэг энэ шалгуурыг тодорхойлж байдаг. Ийм байна. За тэгэхээр аливаа хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэе гэдэг энэ асуудал бол тухайн тэр үйл явдалд бодит үнэлгөө гэж ийм зүйл. Тэгэхээр ялангуяа энэ шударга байх энэ зарчмын асуудал маань хуулийг хэрэгжиж байгаа субъектүүд дээр илүү яригддаг. Ялангуяа энэ бол шүүхтэр яригддаг. За өнөөдрийн үйлчилж байгаа манай эрүүгийн хуулийн хүрээнд шүүх хараат бос байж өөрийнхөө дотоод итгэл үнэмшлэр тэр хэрэг үйл явдалд үнэлэлт өгөх энэ асуудал маань манай ялангуяа эрүүгийн хуулиар жоохон хязгаарлалтай болдог. Яагаад гэвэл нөгөө хуульд заасан ялын хэмжээнээс доогуур ч юм уу эсвэл өөр байдлаар асуудлыг шийдвэрлэх боломж нөхцөл одоохондоо манай эрүүгийн хуулиар зарим талаар хязгаарлалтай. Ийм учраас одоо шинжлэх найруулга гаргаж ирж байгаа тэр гэмт хэргийн тухай хуулийн төсөлд шүүх өөрөө тухайн хэрэгт одоо хариуцлага хүлээлгэх тэр боломжийг нээлттэй болгож өгч байна. Ялангуяа одоо жишээлбэл санкцуудын хоорондох одоо хугацаа байна. Сонгож хэрэглэх одоо ялын хэмжээ байна. Энэ бүх юмнуудыг яадаг гэхээр тодорхойлж өгч байгаа. За тэгэхээр эрүүгийн одоо жишээлбэл тэргийг хянан шийдвэрлэж явах явцад бид нар хохирогч нөгөө талд нь гэмт хэрэг үйлдсэн этгээд гэдэг ийм хоёр субъектийн хоорондын дайн явагдаад байна. Яг үнийг. Өөрөөр хэлбэл хоёр тал шүүхтэр очиж асуудлаа яах нь нэг мөр шийдвэр. Гэтэл шүүхийн өмнөх үе шатад ялангуяа манай эрүүгийн эрх зүйдээр өмнөх үе шатад тэр хоёр субъектийн хоорондоо яах нь эвлэрүүлэх хариуцлагыг хөнгөрүүлэх тийм үү. За магадгүй ялын тохиролцоо хийх ийм зүйл бол одоо хуульчлан зохицуулдаг байна. Цаашдаа манай тийм ялангуяа одоо жишээлбэл иргэний хэрэг дээр эвлэрүүлэн зуршлах гэдэг юм ярьж байна. Гэтэл манай эрүүгийн эрх зүйдээр гэмт хэрэг үйлдсэн хүн хохирогч хоёрын хоорондоос эвлэрүүлэн зуршлах энэ асуудал бол нэлээд учиртай гэж байна. За ялангуяа одоо жишээлбэл Америк энэ гэсэн common law тогтолцоотой улс орнуудад юу ярьж байгаа гэхээр тэр баагийн тогтолцоо гэж нэг юм. Энэ яадаг вэ гэхээр одоо гэмт хэрэг үйлдсэн хүний өмнөөс өмгөөлөгч нь прокурортой ялын тогтолцоо байдаг. Ингээд шүүхтэр одоо тэр хүний гэм руугаа хүлээсэн хохирлоо төлсөн ч байдаг юм уу? Хохирч гомдохгүй гэсэн. Энэ тохиолдолд
Түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын тухай асуудал өөрөө ирээд ийм тогтолцоо цаашдаа бий болно. Энэ маань яг үгээр манай жоохон хүчтэй тогтолтой байгаа учраас энэ бас шудраг ёсны зарчмын дагуу шүү. Шудраг ялгагдуулж яах гэж авч үзэх нь хуулийн өөрийнх нь зохицуулалт маань хүчтэй тогтолтой байгаа учраас зарим талаар энэ бол яг бодит байдал дээр хэрэгжих юм боломжгүй байдгаа. За дараагийн нэг асуудал бол энэрхүү ёсны зарчим гэдгийг яригнаа. Ялгаа одоо өөрөө яаширч юм улс орон нийгмийн хөгжил маань даяарч байгаа юм үед эрх зүйн тогтолцоо өөрөө бас яг хөвгөлтэй өөрчлөлт болж байна. Одоо манай бол уламжлалт ийм хуучин социалистик маягаар явагдсан энэ тогтолцоо маань зайлшгүй өөрчлөгдөх шаардлага гарч ирж байна. Энээс үндэслээд бид эрүүгийн гэдэг нэр томьёоноос хүртэл яг хөвгөлтэй татгалзаж хэлж байна. Тийм үү? Эрүүгийн шүү, эрүүгийн гэмт, эрүүгийн хууль. За тэгэхээр ер нь бол зүгээр бус улс орнуудын хувьд бол криминолог гэж нэрдэг энэ зүйл маань өөрөө эрүүгийн гэдэг хэмээх илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн гэдэг энэ ойлголт юу гэдэг вэ гэхээр гэмт хэрэг яг хоёр яах вэ гэхээр багтаж явж байна. За тэгэхээр эрүүгийн эрх зүйч гэсэн өөрөө яг вэ гэхээр харьцангуй хүн гэж хэлдэг үг гэж байна. Хүнийг заавал яг вэ залхаа цэрлүүлэх яш биш хамгийн гол нь тухайн нийтэд үр нөлөөтэй ямар одоо хариуцлагыг хүлээлгэхгүй гэдгийг одоо баталж байгаа. Ийм учраас энэ хүмүүнлэг чиглэлийн асуудлыг зохицуулсан энэрхүү ёсны зарчим маань байж байгаа. За жишээлбэл одоо энэрхүү гэхлээр хохирогчд энэрхүү байх уу, гэмт хэрэг үйлдсэн хүнд энэрхүү байх уу гэдэг асуудал ярьдаг. Ерөөсөө манай энэ эрүүгийн эрх зүйн зарчмууд маань яг үгээр гэмт хэрэг үйлдсэн гэдэг хамааралтай байна. Бусдад хохирогчийн эрхийг хамгаална гэдэг зохицуулалт маань ялын одоо зорилготой ганцхан хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл ялуу юу гэдэг юм? Ялуунууд туснаар хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээнээр ирж байгаа. Тэгэхээр яаж сэргээх вэ гэсэн асуулт. Жишээ нь хүн ялуунууд болж байгаа явдал нь зөрчигдсөн эрхийг сэргээж байгаа явдал мөн үү гэдэг асуулт ярьдаг байна. Ийм учраас энэ зарчмуудын илэрч байгаа хэлбэр бол ерөөсөө гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй хамааралтай гарч ирж байгаа. За ингээд яг зарчмуудын хоорондын нийцэл тохиолдол ингээд аваад үзэхлээр манайд хоорондоо зөрчилдөх юм. Жишээлбэл хүн бүр гойшүүхийн өмнө итгэж байна гэж байна. Энэ дотроо насаар ялгуурлахгүй, хүүсээр ялгуурлахгүй. Насаар ялгуурладаг асуудал бий юу манайд ер нь? Байна. Жишээлбэл насны хүрээгүй хүмүүс гэж байна тийм үү? Эмэгтэйчүүд гэж байна тийм үү? Одоо чи манай эрүүгээ хүртээдэг байхгүй. Жирэмсэн эмэгтэй гэмт хэрэг үлдэх юм бол яг ялыг хойшлуулж авах гэдэг юм. Тийм үү? Одоо 55 дээш 60-аас дээш насны хүмүүст тэдэн жилээс дээш ялгана тул. Тэгэхээр яг агуулгаар наваад үзэхээр хүн бүр хууль шүүх өмнө ирдэг ш байх. Энэрхүү байх гэдэг хоёр зарчим ингээд яглаад хооронд байх нь зөрчигдөх юм асуудал байна. Тэгэхээр энэ хуулийн зарим институтын онцлогийг хуулийн утгаар нь яах нь ойлгож болохгүй. За энэхүү энэ зарчмын асуудал маань одоо очно би одоо жишээлбэл хамгийн хүлээлттэй одоо жишээлбэл энэ дөрөв өршөөлт гэх юм уу? Өршөөлт хүүгүй асуудал. Өршөөлт бол энэрхүү гэсэн хэлээ. За одоо жишээлбэл цаазаар авах ялыг манайхаас халсан уу? Халаагүй юу? Хэрэглэхгүй л угаасгаас эрэг үйлдэлтэй бол байгаад байгаа шүү. За төдөл зүйлцдэг юм. Тодорхой субъектийн эрх хэмжээс хамаарат төдөлцөгдсөн. Тийм үү? Гэтэл яг бодит байдал дээр хуулийн дээрээ бол яг манайх нөгөө улсын пакт нэгдэл орсон бол орсон. Тэссэн мөртлөө ерөнхий хууль дээрээ нөгөө ялчин хөвөр байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол улс орнуудын хувьд байдаг зүйл.
Хуулийн дээр цаазрахтал байдаг гэсэн мэтлэр хэрэгэлдэг улс орнууд. Ерөөсөө хууль дээр байгаа боловч түүнийг ямар нэг хоригдол гараагүй ч гэсэн хэрэглэх юм байсан. Ийм болсон. Эсвэл халчихсан ч гэдэг. Тэгэхээр энэрхүү байдал гэдэг маань ял оногдуулж байгаа байдлаас ч гэсэн яаж вэ? Илэрч гарч ирж байгаа. Жишээлбэл цаазаар авах ялыг байхгүй болгоно гэдэг маань заавал нэг ял түүний оронд яах вэ? Орлож авч ирнэ. Одоо манайд тийм ял байгаа юу? Туйлдаа сонгуул маягаар хэрэглэдэг байна. Өөрөөр хэлбэл 25 жил хорин эсвэл цаазар. Тэгэхээр одоо дараагийн асуудал маань юу гэхээр бүх насаар нь хорно. Ерөөсөө цаазар авах ялыг байхгүй болгочих юм бол яах вэ? Бүх насаар нь хорё гэдэг чинь. За мөн хуулийн өөрчлөлттэй холбоотой түрүүнд би дурдчихсан дээр гүтгэх доромжлох. Одоо цаашдаа энэ маань эрүүл мэндийн тэргүү иргэний хэрэгцээ зөрчлөө гэдэг асуудлыг шийдвэрлэв. Ер нь бол энэ бол гэмт хэрэг бол биш гэж үзсэн. Биш. За ялангуяа одоо жишээлбэл сэтгүүлч нарын хувьд бол энэ дээр нэлээд хүчтэй дуурлага явагддаг байсан. Сэтгүүлч нарын гаргасан дээр одоо мэдээллийн хувьд бол гэмт хэрэг бишээ гэдэг зүйл ярьж ирсэн тийм үү сэтгүүлч нар. Тэгэхээр субъектийн хувьд бол энэ бол бас нөгөө тэгш үйлчлэх зарчмаараа болохгүй болчихж байгаа байхгүй. Сэтгүүлч нар утгсан мэдээлэл гаргацсан байх тэр нь гэмт хэрэг биш. Жирийн нэгэн ийм үйлдэл хийчих юм бол яах вэ? Гэмт хэрэг мөн. Ийм учраас тэгш байх үүднээсээ энэ бол цаашдаа бүтгэх доромжлох хоёрыг бол эрүүгийн гэмт хэрэг гэж тооцох яах вэ? Бол харин иргэний журмаар энэ асуудлыг шийдвэрлэх. Зөвхөн би яг энэ бүтгэх доромжлох гэмт хэргийн сэдвээр скватер гэдэг хүн доктор хамгаалсан. Тэгээд бид нар тэр ажил бүгдийг одоо манай тэнхмээр орж хамгаалж ирсэн. Тэгэхээр ер нь бол ялангуяа бүтгэгтэй холбоотой гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэхэд ихэнх нь бол яг гэхээр дийлэнх хууль ялагддаг тийм үү? Ялагддаг. За энэ бүтгэгдсэн гэдэг байгаа энэ асуудал тийм үү? Энэний улмаас ямар гэм хорвож ирсэн бэ гэдэг асуудлыг үнэлэг ингээд тийм үү? Жишээлбэл зөвхөн би үнэлсэн асуудлыг ингээд аваад үзэж явах нэг төвөргнөөс 3 тэрбум хүртэл төгрөг хэмжилж ирсэн юм байна. За тэгэхээр бид нэг төгрөгөөр үнэлнэ гэдэг маань ерөөсөө юу? Сэргийлж байгаа. Тэрнээс одоо тэр өөрийнхөө зөрчигдсөн эрхийг сэргийлгээд авлаа. Цаана ямар нэг урьдчилан асуудал. Гэтэл зарим нэг тохиолдолд бол хамгийн түрүүнд яг хөглөж мөнгөнд тавьдаг. Гэтэл юу? Нэр төр сэргийл. Энэ хамгийн гол. Тийм учраас энэ хууль шүүхийн өмнө нэгтгэж байх зарчим, энэнгүй байх зарчим гэдэг юм маань яг үгээр иймэрхүү кейсүүдээр одоо өөр байдлаар хэрэгжиж байгаа. За гэмт хэрэгүүлсэн хүн энэ үүрэгтэй хүн зөвхөн өөрөө хариуцлага хүлээлгэнэ. Мэдээлэл бичсэн сэтгүүлч жишээлбэл хариуцлага хүлээх. Байгууллага хариуцлага хүлээх үү? Үгүй бол саний эхлэгч бас тэгээд байгаа юм байна шүү дээ. Одоо хүлээлгэж байгаа байгууллага хүлээх юм шүү. За эрүүгийн хууль өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн субъект гэдэг гэмийг бид нар хууль гэж ойлгож ирсэн байхгүй. Гэтэл сая эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хуулийн этгээдийг яах вэ? Эрүүгийн хариуцлага татаж болох энэ зохицол орсон. Гэхдээ тусгай ангид заасан тохиолдол гэдэг манай хууль тогтоогч нар жоохон дотоо хийсэн байхгүй. Зөвхөн хуулийн этгээд одоо жишээ эрүүгийн хуулиар байж байгаа зүйлүүдийг аваад үзэхэд хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага татаж байгаа юм бол мөнгө өгөх гэдэг нь ярьж байгаа байхгүй. Хуулийн этгээд оролцсон бол энэ одоо субъектийг эрүүгийн хариуцлага. Тэрнээс бусад тохиолдолд жишээлбэл одоо юу гэдэг одоо барилгын компани тийм үү? Одоо танай одоо хэв мэдээллийн байгууллагын эзэн бай тийм үү? Энийг яах вэ? Яригдчих. Гэтэл хууль дээр тухайн субъектүүдийг эрүүгийн хариуцлага татна гэсэн зохицуулалтыг шууд зааж өгөх учраас бидний нөгөө хууль ёсны зарчмын дагуу хуулийг төсөөлтөд хэрэглэхийг хориглоно гэдэг үүднээс болчихж байгаа. Ийм учраас энийг ахаа цаашаа тодорхой төрлийн
гэмт төрүүдээр яг үгээр хууль зөв шаардлага зайлшгүй болж байна. За ер нь аливаа тэмдэгүүлсэн этгээдийн эрүүгийн хариуцлага түүний одоо үр дагаврыг бусад этгээдэд халдан хэрэглэхийг зорилно гэдэг юм аа. Эрүүгийн хуулийн бас нэгдсэн суурь төрчин гэж. Энэ эрүүгийн хариуцлага ялын тухай асуудал маань өөрөө ямар хэлбэрээр төсөж байна гэдгээс хамааран бас харилцан адилгүй гэж бидний хувьд үзэж байна. Жишээлбэл манай эд хөрөг ураа хэлж байна. Эд хөрөг ураа. За энэтэй холбоотойгоор яг үгээр уг ялын асуудал эрхэд эргээд хамтан үзүүлэх юм уу? Эрх яг зөрчигдөх. За одоо жишээлбэл сэтгүүлч өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болоод түүнийг эрүүгийн хариуцлага татаад гэн буруутай гэж үзлээ. За сэтгүүлчид хуу хүнд нь яг үгээр яг ялаа. Гэтэл тэр нөгөө хохирогчийн гаргасан хэмжлийн дагуу тэр хүрээ ажиллах үүрэг тийм үү? Сэтгүүлч өөрөө байхгүй. Юу гэдэг 5 сая төгрөг шиг гарлаа энэ үний хөрсөн байна. Шүүхээс шийдвэр гарчлаа. 5 сая төгрөг ирж сэтгүүлч гарахгүй. Яаж аа? Гарч шүү. За тэгвэл тэр сэтгүүлчийн харьяалагдах одоо мэдээллийн байгууллагыг эрүүгийн хэрэгт иргэний хариуцах чадчихж байна уу? Энэ татчихж шүүхэн байна. Иргэний хариуцах чадна гэдгийг ойлгож байна. Одоо жишээлбэл нэг сэтгүүлч нь за нэг одоо сонины газар байх тийм үү? За тэр сонин дээр байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчнийг мэдээлэл гаргачлаа. За энэ үндэслэх гэдгийг шүүхээс татаачлаа. За сэтгүүлч хэмбэрх тийм үү? За сэтгүүлчид өөрсдийн хариуцлага хүлээх. За гэтэл одоо тэрнээс гарсан үр дагаврыг хариуцах хэрэгтэй гэдэг тэр сэнний газраас тохиол хэмжээний мөнгө төлбөр гаргав. Санангаар дамжиж тэр бүнд буруутсан тэгвэл тэр санангийн дээдлийн эрхний төдний ахлах редактор яагаад тэр материалыг хяналтаар гаргахыг зөвшөөрсөн гэдгээс тэгэхээр халдаа хэрэглэх гэдэг байна л да. Тэр сэтгүүлчийн буруутай үйл ажиллагааг одоо энэ редактор ч юм уу, саний эзэн ч юм уу давхар хариуцна гэдэг ойлголт гарч байгаа юм. Тэгэхээр тийм байж болох гэсэн агуулгыг илэрхийлж. Үнэхээр хамтран оролцсон бол энэ үг. Тийм үү? Гэтэл яг хувь хүний буруутай үйл ажиллагааг бусад хүний одоо үйл ажиллагааг алдаач ингэж хариуцлага хүлээх нэг байж байна. Ийм агуулгаас чинь өөр шүү. Би сэтгүүлч миний тэр редактор үүний дээр ахаад дугаар явуулсан ч юм уу мэдээний шалтгаанчлаараа ингэ үлдээждэг. Бүхний үдтэй гэж байна. Тэр магадгүй тэрийг бич гэдэг зааврыг өгөөд сэтгүүл бичсэн гэж байна. Тэр ингээд дамжиж тэр чинь яаж бичих вэ? Тэгвэл угаасаа тэр мэдээллийг гаргаж байгаа тэр сэтгүүлч өөрийнх нь нөгөө ёс зүйн дүрм бусад хуулиар зохицуулсан эрхийн хамгаалалт. Үнэхээр тэр дээрээс нь байсан ч гэсэн танд бол тэрийг гаргахгүй байх гэж байна. Энэс болоод би гаргасан гэдгээр хариуцлагаас үлдэх гэж байхгүй. Ийм учраас энэ хариуцлагын асуудлыг л өөрөө ойлгож анзаарч байгаа. Өөрөөр хэлбэл хууль мэдээгүй байх нь хариуцлагаас олдох зүйл биш үү? Ийм учраас тэр асуудлыг тэр хүн өөрөө бичсэн л тэрнийхээ одоо үр дагаврыг өөрөө хариуцлаа гэсэн. Түлчийн Хариуцлага буруу гэсэн. редакцийн өгч юм уу эцтэй өгч юм. За яг тэр харин одоо тэр гэм хорийн асуудлыг шийдвэрлэжлээ гэхэд тэрийг харин нэгд тэр байгууллагын ажилтан учраас тэр байгууллага өөрөө эхэлж хариуцлага. Устдал цэцгээ гэдэг сурвалжлагч юм бичсэн байдаг хохирч цэцгээгээс би 5 сая төгрөг гэж авна гэдэг юм бол яах вэ? Байхгүйгээр тэгэхээр байгууллагаас тэр маань гаргаж дараа нь асуудлыг реклам захиалсан
түгүүлсэн хэрэг байж байгаа шүү дээ. Тэгэхээр түгээн гэдэг чинь хэлбэл хэрэгсэл. Захиалсан гэх дахиад тийм. Тэгэхээр ингээд заасан гэж. Тэгэхээр чинь тэр таг зүйл юм шүү. Би сэтгүүлчдээ үгүй би телевизэн дараасан ч юм уу сайн ийдэлцэн ороход чинь тэр тагц юу баг. Тэгвэл тэнд хадгалт шалтныг л хариуцлаа. Шалтгаан гэдэг утгаараа тагч Тэгээ одоо хэн тэрийг хариуцдаг. Тэр субъектэл одоо жишээлбэл хариуцдаг. Барилгын компанийн буруу зүйл ажиллагаа тийм үү? Тэгвэл одоо юу барилга дээрээс юм манад бусдад юм хорлох юм. Гэтэл хэн ажиллаж байгаа бүхнийг ажиллах. Тийм үү? Зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг одоо хангах ёстой инженер гэдэг юм дээр автомат шалтгаан. Тийм байлаа. Тэгэхээр хүн болгонд хариуцлага хүлээх гинэ гэдэг нийтлэг нь ингэж бүгдээнд нь хамааруулдаг ойлголт байж. Тийм учраас гэмрүүтэй тэр тогтоомжтой зөвхөн хэрэгжиж байна. Дөрөв. Захиалагч нь ямар ч хариуцлага өгөх гэж байна. Мэдээ захиалагч байна шүү. За яа барилга дээр ирж байна уу? За одоо жишээлбэл ийм мэдээллийг гаргаад өгөө гэдэг. Мөнгө төлдөг ч юм. Хөлбөртэй мэдээ. Тэгэхээр тэр чинь өөрөө танай нөгөө ястын зарчим чинь эзэж гэнэ үгүй гэдэг. Захиалагч гэж болно. Танай ястын зарчим дээр чинь бол мэдээж баярлалаа байна тийм. Зарчим юу гарч байгаа юм би л гэхдээ Чад арилжааны байгууллага ааш мэдээлэл гарч байна. мэдээлэл бүрүү байгаа. Цааслах гэж ийм мэдээллийг оруулах мэдээж харагдав. Одоо ялангуяа одоо тэр саяны болноо гуйждаг гэдэг юм уу? Энэ асуудал тэрхүү тэр хүн бол өөрийнхөө байсаар нөхдөс энэ бол бошинч гэдгийг бол мэдэж байна. Тийм. Тэрний дараагийн үр дагаврыг хууль зүйн дагаврыг мэдхгүй юм. Тэгэхээр тэр хүн үнэхээр цааш хүмүүсийн ингээд одоо юм дээр асуудал үүрээр ярилцаж бие гаргаж бусдыг зөвлөж тэгээд манай гэж нөгөө хүний зүйл Нэг нь асуусан. Надад аюул бодлоо өдөр одоо нэг цагийн үеийн хавцлаач хамгийн нэгэн танилцаад байна шүү дээ. Тэгвэл жоохон олонний анхаарлыг хүсний талаар мэдээлэл тухайн хүн яг бодлоо танхаарсан ч юм уу тэр хүнийг шалгаж ийн гэдэг мэдээллийг засаж байгаа байхгүй. За тэр компани хэлдэг эрүүл өхөн зөвхөн зүйл ангаа шалгаж байна. Гадны хавцлаач тэр нөгөө тавсрах яриа явуулж байна. Ярьдээ шүү дээ. Ингээд энэ шалгах яриа. Энэ ерөнхийдөө бас хэрэг зүйл алтаанд орохгүй. Одоо шийдвэр намайг ч юм уу одоо тийм нэг өөр дөрөв ингээд авчихсандээ намайг олон нийтээр ингээд татсан байвал над юу байхгүй хэрэг шалгаж авах үед яг хуулиараа энэ бас зөрчилдөж харин тэр бодит байдлын мэдээлэл давс хүчээр орж цааш явах юм бол энэ бол нөгөө хэм хэмжээнээс ажиж юу өнгөлөх гэж байна. Тэгээд надад бас тийм тохиолдлууд яагаад нэлээд надтай өнгөлөг явдаг. Тэр өнгөлөж бидний мэдээгүй байсан мөрдөн байцаалтын нууц байдаг мэдээлэл тэр мэдээлэл хэрэгслээ. Тэгээд дараа яг бүр өнгөлөж мөрдөн байцаалтын ажлаа дуусны дараа одоо манай эрүүгийн гэдэг юм бол мөрдөн байцаалтын ажлаа дуусны дараа хавц хэрэгтэй танилцсан. Гэтэл хавц хэрэгтэй танилцсан. Тэр зүйл яг бодтой. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө эрүүгийн хууль заасан мөрдөн байцаалтын нууц задлах мөн энийг төвшөөрөл өгөх субъектууд хэдэх зүйл. Мөрдөн байцаалт прокурор шүүгч.
Энэ зөвшөөрөл маань байхгүй байхгүй. Энэ ямар замаар ороод байна гэдэг маань. Яг гэхдээ эргээд харах юм бол тэр мэдээлэл бодтой юм уу? Эргээд энэ хэрэг нөлөөж байгаа гинээс гадна энэ ингээд тухайн монгол мэдээлэл хэрэг үнэн зөвөөр шалтсан очлоо олон их мэдээлэлсэн болохоор чиний татал ажилласан маань нэг баг буруутай юм шиг олон их мэдээлэлчдээс тухайн монгол мэдээлэл буруу чиглэл юм шиг яагаад мөрдөн байцаалтын процессын үйл ажиллагаанд нууц хэргийн одоо ийм хэрэг одоо ийм хүн холбогдож шалгагдаж байна гэдэг бол гэтэл тэр хатас хэрэг дотор байж байгаа процессыг шинжтэй ийм ажиллагааны мэдээлэл болон гэдэг маань мөрдөн байцаалтын ажиллагаа зааварч байна. Тийм учраас тэр дотор байж байгаа нарийн ширийн юмнууд гарах биш зүгээр тухайн хэрэг холбогдолтой гэдэг асуудал гарах. Тийм учраас энэ бол яг үгээр гэмтэргийн шинжтэй. Хэрвээ хэн нэгэн тал оролцогч тал гомдлоод байгаа бол энийг зайлшгүй. Хоёрдугаар тэр түмэнд мөрдөн байцаагч хэргийн талаас бусдад сэтгүүлч ч юм уу ингэж наривчсан мэдээлэл яг тэгвэл яагаад энэ хувийн нууц гэдэг асуудал байгууллагын нууц, төрийн нууц гэж байна. Тийм үү? Магадгүй тэр мэдээлэлээр одоо ингээд бусдад мэдэгдсэн зүйл шүүх дээр очиод хаалттай болтоо байсан. Хувийн нууцтай болтоо байсан. Төрийн нууцтай болтоо. Энэ мэдээлэл задарч байгаа гэдэг маань эргээд тэр хүмүүс хариуцлага тавьж яаж их юмд зааж телевизээр радио Монгол Улсын Улаанбаатар улсын зам зар явлаа. Энэ бол хоригтой хуулиар тийм. Гэтэл юунд телевизний радио өөрөө зарын бодит төнийг зарлуулсан байгууллагаас хийдэг. Ийм хааж байна. Гэтэл одоо энэ нэгэн хүн гомдол гарлаа гэж үү. Энэ телевиз өөрөө энэ хоригтой аан хийхийг уриалж байна гэдэг ч юм. Зармаа юм аавна гэж ярьдаг үйлдэлийг санал болгоод шүү дээ. Тэгээ ингээд гомдол гаргаад явах бол тэр зарыг ингээд авсан гэдэг нь телевиз ажилтдаг. Эсвэл тэрийг явуулж байгаа гэхээр телевизийн юм радио юм байгуулсан. Эсвэл тэрийг зарыг өгч байгаа юм айгүй. Яа, зарыг өгч байгаа. Тэгвэл надад захиалж чинь наривчсан зохицуулалт шаардлагатай. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн 203 дээр байж байгаа байхгүй. Ан агнуурын хууль тогтоом зөрчил гэдэг яг наадах. Эдгэрийг хадгалсан, авчирсан, тээвэрлсэн бүгд хэрэг заасан. Тэгэхээр тэр хүн бол нэг хэсэндээ бас энэ төдийхөө шинжтэй үйлдэлийг их харуулсан. Бодож авах гэдэг чинь тэр мэдээлэлээр нь очиж шалгах гэдэг тэр үнийг эрүүгийн хариуцлага тавьдаг явуулдаг. Одоо их бас тэр устрын руу ажиллах шүү. Яасан гэж тэр бичлэгээр баримжиж байгаа гэж тэгээд гişин үүрэг. Самдэрс найд тийм эсвэл тэр үгийн гişнээс нь зүйлчүүд гэж байгаа гişнэрээ байвал тийм юм шүү дээ. Нийтэд тийм шүү дээ. Тэр харин үнэ.